Нийт хэмжүүлгэн та бүхний өнөөдрийн амгалан айлтгая. Сүүлийн өдрүүдэд сүлдүүлэнтэй мэдээлэл хийж байгаа тэр нэгэн бүлэглэн ярьсан шиг Монгол улс манд бадарсангүй. Тэгвэл уулуурхаан баялынхаа үр өгөөжийг хүртэх орлоготой суугаа ард түмэн чухам хизээс баялынхаа үр өгөөжийг хүртэх үү гэдэг асуулт бүрхэд байсаар байна. Баялагын сан төвлөрсөн орлогыг иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарлахын тулд эргэцэн шинэ гарцуудыг нээх шаардлага тулгараад байна. Тодорхойлбол газрын эвлийн баялгаа эдийн засгийн эргэлтэнд оруулж ирсэн цагаас баялагын эзэд болох Монголын ард түмэн баялагынхаа үр өгөөжийг хэрхэн хүртсэн бэ хэмээн ой санамжаа авах төдийл таата турсамж өгөхгүй. Гол төлөв өдөр тутмын худалдан авалтад зориулагдсан халамжийн өгжих бодлогоор үе үеийн засгийн газар ард түмнийг хошгоруулсаар ирсэн байдаг. Тэгвэл энэ удаад наандаж 2030 он гэхэд хүн нэг бүрт тодорхой хэмжээний мөнгө хуримтлал үүсгэхээр засгийн газар ажиллаж байна. Харин үүнийг хийхин тулд өмнөх гацааг арилган баялагынхаа грантыг онгойлгох шаардлага үүсэж байна. Энэ талаар ярилцъя. Эртний нэгэн сургаалд тамийн хаалгыг исхаасны тулд хилэнц нүглээс зайлах хэрэгтэй хэмээжээ. Эдийн засаг тоон хөгжил ярьсаар олон гэмтэн тамийн хаалгаа нээж буй гэдэг нь тодорхой. Тэгвэл Монголоос газар хэмээх баялагынхаа үр өгөөжийг хүртэж чадлагүй олон 10 жилийн зовлон туулж байна. Энэ бол улс төрчдийн нээсэн тамийн хаалга. Тэртээ 2009 оноос эхлэн байгалийн хэвлийн баялагтаа хөрөнгө оруулагч татаж улс орноо мандан бадраалаа хэмээх мөрөөдөлд бид итгэсээр үдий хүрчээ. Гэвч газрын эзэн болсон ард түмэнд ноогдох хувь хишгийн тэнцвэртэй хийгээд тогтвортой байдал өнөөхөр нь бүрэн төгс шийдэгдэг байна. Монгол Улсын засгийн газар үндэсний баялагын сангийн тухай хуулийг санаачлан батлуулсан нь сайнны дохио боловч энэхүү хуулийн биелэлтээр ард түмний нэрийн дансанд хуримтлал хэрхэн үүсвэ хэмээн хараачилбал харин ч одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй баялагын сангийн хуулиар бүх үр өгөөж гацаанд орчход байна. Энэ тохиолдолд иргэд баялагынхаа үр өгөөжийг хүртэх боломж хязгаарлагдмал гэсэн үг. Хулгай бүхнээ бултуулж чаддаг экс ерөнхий сайд оюун эрдэнэ үндэсний баялагын сангийн хуулиар бардамдагч одоо мөрдөгдөж байгаа хуулийн зохицуулалтаар баялагын үр өгөөж ард түмэн бус харин төсвийн орлого болох нөхцөлийг бүрдүүлчихэд байна. Монгол Улсын үндсэн хууль 6 дугаар зүйл 1. Монгол Улсад газар түүний хэвлээ ой ус амтан ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл төрийн хамгаалалт байна гэжээ. Тэгвэл энэхүү эрх зүйн иш үндэсээс салаасан үндэсний баялагын сангийн тухай хууль нь газрын хэвлийн баялагын үр өгөөжийг одоо ба ирээдүйн үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш шудраг хүртээх зорилгоор батлагдсан. Мөн сангийн төрөл зориулалт их усрыг тодорхойлох, сангийн хөрөнгийн тогтвортой байдлыг хангах, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад хуулийн зорилго чиглэгдэж байгаа хэдий ч иргэн бүр баялагынхаа үр өгөөжийг тэгш шудраг хүртэх боломж хязгаарлагдмал. Энэхүү сан төвлөрсөн хөрөнгийн их усүрт хяналт тавих нөхцөлж хаагдмал болцоод байна. Нэгүгээр хэлбэл үндэсний баялагын сангийн тухай хуулиар төрөлцсөн сан нь ирээдүйн өв сан, хоригдлын сан, хөгжлийн сангаас бүрдэнэ гэж хуульчилсан. Энэ хуульчлал нь өөрөө чухам аль сан төвлөрсөн орлогыг ард түмэнд хуваарлах гэх эргэл зүй төвөргөлийг бий болгочихж байгаа хэрэг. Харин төрөлцсөн сангийн зориултыг хуулиас хүүрдэн харвал 10 дугаар зүйлийн баялагын сангийн хөрөнгийн зориулалт гэсэн хэсэгт 11 төрөлцсөн сан дараах зориулалттай байна. 11-ийн 1 ирээдүйн өв сан нь газрын хэвлийн баялагын үр өгөөжийг ирээдүйн үеийн иргэн бүр тэгш шудраг хүртээх зорилгоор хуримтлуулах, хуримтлагдсан хөрөнгийг олон улсын зах зээлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өнөөгийн үн цэнийг өсгөх, аривжуулах. 11-ийн 2 хуримтлын сан нь газрын хэвлийн баялагын үр өгөөжийг одоо үеийн Монгол Улсын иргэн бүр тэгш шудраг хүртээх зорилгоор иргэний эрүүл мэнд боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэх. 11-ийн 3 хөгжлийн сан нь газрын хэвлийн баялагын үр өгөөжийг одоо ба ирээдүйн үеийн иргэн бүрт тэгш шудраг хүртээх зорилгоор Монгол Улсын урт дунд хугацааны хөгжлийн бодлогыг баримтжих туссан эдийн засаг нийгмийн үр өгөөж бүхий хөгжлийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх. 12 ирээдүйн өв сангийн мөнгө хөрөнгийг Монгол банкнд дах ирээдүйн өв сангийн валютын дансанд байршуулна. 13 хуримтлын болон хөгжлийн сангийн мөнгө хөрөнгийг Монгол банкнд дах төрийн сангийн дансанд байршуулна. Монгол банк засгийн газартаа гэрээ байгуулсны үндсэн дээр хуримтлын сангийн мөнгө хөрөнгийн үлдэгдэлд бодлогын хүүгээс багагүй хувиар хүү тооцох. Эсвэл бодлогын хүүгээс багагүй өгөөжтэй санхүү хөрөнгө оруулалтын хэрэгсэлд байршуулах замаар аривжуулна. 14 хуримтлын сангийн дансанд байршуулсан мөнгө хөрөнгийг Монгол Улсын иргэн бүрийн хуримтлын нэрийн дансанд бүртгэнэ. Гээд сан нэг бүрийн зориулалт иргэнд бодит хадгаламж орлого болж ирэх магадлал байхгүй гэдгийг сая хуулийн заалтууд харуулж байна.
Хэдийгээр хуримтлын сангийн дансанд байршсан хөрөнгийг иргэн бүр хуримтлын нэрийн дансанд бүртгэнэ гэх хэдий ч ингийн тулд Монгол банктай засгийн газар гэрээ байгуулах шаардлагатай болж байна. Гэтэл Монгол банкны үйл ажиллагааг гагцхүү улсын хурал хянах хэрэгтэй. Тиймээс энд эрх мэдэл захиран зарцуулалтын том зөрчлийг хуульчилж чаддаг юм. Тиймээс одоо мөрдөгдөж байгаа хуулиар ард түмэн баялынхаа үр өгөөжийг бүртгэх боломжгүй байна. Харин үүнийг эмх журманд нь оруулж байгалийн баялын үр өгөөж шууд иргэний нэрийн дансанд байршдаг. Иргэн тухайн дансандаа хяналт тавих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд одоогийн засгийн газрыг шахан ажиллуулах хэрэгтэй. Хуулийн гацааг арилгах гэхээр улс төрийн шантаж тэг тушаа болж эхэллээ. Учир нь одоо ажиллаж байгаа засгийн газар энэ гацааг тайлж баялагын сангийн грантыг нэг зорилгыг дэвшүүлээд байгаа нь өөрөө эдийн засгийн бүлэглүүдийн ашиг сонирхлын зодооны сэдэв болчиход байгаа юм. Тиймээс ард түмэн эрхээ эдэлж зөвлөлдөн саналаа хэдэлцүүлэх замаар баялагтай эзэн байх боломжийг бүрдүүлэх үүднээс тун удахгүй зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах гэж байна.